За эсний өдрийн минь. За өстө нэг баахан баяр давхцсан 7 хоног болж өнгөрлөөд тий. Жохон чаналж байна. Цагаан сар араас нь залгуулад Мартин 8 жоо ядарч байна тий. Яа тэгэхээр цагаан сарын амралтын өдрүүд дуусангууд дахиад 1-3 дахь хүртэл амраад 4-5 дахьад юу ч хийж амжаагүй байтал хагас өдөр нь дахиад Мартин 8 болоод одоо 9-ний өдөр болоод ингээд нөгөө комиссын ажил маань хойшлогдоод байдаг. Тэгээд сүм чуулганы бас ажлууд ингээд олон ажлууд дээр маш их давхцж байна. Энэ зүүн ирэх багууд маань яаж яхад дандаа өдрүүдээ ингээд нэг өдөр ижил өдөр сонгоод болтгоо. Тэгээд тэр солонгос руу энэ газрууд руу яриад өдрийн ингээд хооронд нь солихлоор бас солих дурггүй гэж жоохон зарим нэг нь канселдж байна. Манай дээр одоо энэ зүүн ирэх багууд маань хараагүй хүмүүс ирж байна тийм ээ, массаж хийх. Солонгосын нөгөө том эмнэлгийн эмч нар ирж байна. Эрүүл мэндийн сайдтай уулзаж Монголд эмчилгээ, өвгөө хүн төлбөргүй эмчилгээ явуулах зөвшөөрөл авахар хотод бас хурцлагдж байна. Мэдээж эрүүл мэндийн сайдтай уулзсан. Тэгээд эрүүл мэндийн сайдын зөвшөөрөл гарах юм бол бид нар Дархуул аймгийн эмнэлгүүдээр, Улаанбаатар, Сэлэнгийн эмнэлгүүдээр бас 100 хүнтэй баг ирж байгаа. 100 хүнтэй багаас ингээл талан зураач нар байна, талан эмч нар байна, талан бариач нар байна. Тэгтээ бариач нар зарим нэг нь хараагүй ийм бариач нар байна. Гэт олон ажлуудын дундуур комиссын ажил бас давхцж байна. Мөн өсвөр залуучуудын баг ирж байна. Өсвөр залуучууд 20-д дандаа өсвөр залуу хүүхдүүд ирнэ. Орчуулагч байдаггүй энэ сүмд. Хэл сур. Яаралтай солонгос хэл сур. Энэ мэдчлэн биднэрт хийх ажлууд их байна. Дээр нэг хідэн пасторудаас амар зай үзүүлдэг. Нервийн маань бараад. Гэхдээ бид нар өмнө нь ярьжсэн та нар санаж байна. Дөнгөж баракыг нураах шийдвэр гарсны дараа бид нар барака тойруулаад хундаан барьсан шүү дээ, тийм үү? Барака тойруулж ухаад метр 20-той, метр 80-той хундаан арматур цутгаж хахад би анх хэлжсэн бид нар чуулган эзний өгсөн алсын хараа магадгүй одоо тэрнээс хойш 8 жил өнгөрцөн шүү дээ, тийм үү? 9 дэх жилдээ орж байна. Энэ алсын хараа бид нар үйлчлүүд томорно. Бидний майхны хаяад хэлнэ. Тэгх тусам бидний хийх ажлууд ихсэн. Жишээ нь одоо ирэх зүүн ирэх баг маань энд байжгаад энд байжгаад маргааш өглөө явна гэхэд дараагийн баг нь дарханд ирсэн байна. 100-тэй баг. Тэр баг маань дархан буудал байж байгаа. Нөгөө баг хагасаа өдрийн өглөө 3 дахь өдрийн үдээс өмнө гарахад үдээс хойш 100-тэй баг нь зөрүүд орж ирэх жишээтэй. Алтан булаг дээр үйлчилж байгаа баг нь алтан булгаас үдээс хойш оройдоо үйлчлээд дуусаад явхад залгуулаад дараагийн баг нь алтан булгад очиж байгаа жишээ. Энэ үед бид нар яаж үйлчлэх вэ? Энэ үед бид нар хэрхэн зөв, зохистой, төвчээртэй, төсвөртэйгээр эзний хүмүүст үйлчлэх вэ? Энэ үед бид нар яаж итгэлээ, сэтгэлээ зөв сахих вэ? Бурхан энэ талаар Библиэлд хэрхэн үйлснийг бүгдээр өнөдөр үзэх болно. Тооллого номны 32 дугаар бүлэг рүү бид нар орсон байна. Тооллого номны 32 дугаар бүлэг гэдэг бол маш чухал дуугаар бол инференцацтай бүлэг. Юу вэ гэвэл хэдэн мянган жилийн өмнө үйл явдал явж байгаа боловч яг өнөөдөр байгаа нямкаг хинбэ гэдгийг яах ёстой вэ гэдгийг зааж өгч ойлгуулдаг. Мөн юун дээр нямкаг чи алддаг вэ? Ямар үед чи Бурхны өмнө алдаа хийчдэг вэ? Буруу зүйлийг хийчдэг вэ? Өмнөх алдаагаа давтчихдаг вэ? Яагаад давтдаг вэ гэдгийг ойлгуулж өгдөг ийм гайхамшигтай бүлэг байна. Тиймээс бүгдээ хамтдаа Тооллого номны 32 дугаар бүлгийг хамтдаа үздэцгээе. За би тавхан 32 дугаар бүлгийн 1-ээс эхлээд уншиж өгье.
Тоолго номын 32-1 Рюбений хөвгүүд болон Гадийн хөвгүүд маш олон мал сүрэгтэй байлаа. Язерийн нутаг болон Гилеадын нутгийг мал сүрэгт үнэхээр тохирох газар болохыг тэд хараад Гадийн хөвгүүд Рюбений хөвгүүд ирж Мосе дахилж Элизар болон хотл түмний удирдагчдад Атарот, Дибон, Язер, Нимра, Хешбон, Илиэл, Себам, Небо болон Бион буюу Израилийн хотл түмний өмнө эзний ижилсэн газар нутгийг мал сүргийн нутаг билээ. Тэгээд ч зарцнаар тань мал сүрэгтэй болоо гэлээ. За юу болж байгаа нь одоо онлайнд байгаа хүмүүс манай хүмүүс бид нар цувралаар номлол ордог тийм үү? Нэг номыг нэгдүгээр бүлгээс нь эхлээд алгасахгүйгээр зөвхөн мэддгээ биш 1 2 3 гээд алгасахгүйгээр үздэг байна. Тэгэхээр өмнөх номлолуудыг үзэх хүмүүс ойлгохгүй зүйл байвал өмнөх номлолуудаа үзээд цувралаар үзвэл илүү ашигтай болно. За Рюбений хөвгүүд болон Гадийн хөвгүүд гэн 12 овог аймгаас Рюбен овог хамгийн ууган хүү Рюбен овог Гад хэмээх овог. Гад овог бол хамгийн том овгуудын нэг тийм үү? Толгой овгуудын нэг. 12 овог аймгаас 2 овог аймгийнхан юуг харсан бэ гэвэл тэд нар яг нөгөө нэг хил хязгаар хүсэл мөрөөдөл Канаан руу орох Йордан хэмээх хил хязгаар дээр ганц алхаад Канаан руу орохын яг өмнө нөгөө бид нар үхрийн сүүлэн дээр худаг гэж ярьдаг шиг яг өмнөхөн энэ хоёр овог аймаг юу болж харсан гэвэл Башаны хаан Огийн газар нутаг болон Трансйорданыг олж харсан байна. Энэ Трансйорданыг тэд нар аль хэдийн эзэлсэн Мосе дайн удирдаад Моабчуудыг, Аморчуудыг хөөж явуулаад Медианчуудыг хөөгөөд нэгсэндээ яг амлалтын газар яг энэ зураасны дараа амлалтын газар орно гэвэл тэд нар яг үүдэн дээр нь ирсэн байна. Нэг алхахад амлалтын газар орно гэсэн. Бүх юм нь сүү балаар урссан амлалтын газар. Тэд нар цөлд үүнийг эцэг өвгөд өмнөх үе үхэж өргөдөд дуустал 40 жил хүлээж гисэн усуу. Ингээд тэд нар нэгэн алхмын цайнд яг хил дээр нь ирэх үед тэд нар эргэж хараад Язер, Гилеад хэмээх газар буюу өмнө нь эзэлсэн Канаанд орохоос өмнө эзэлсэн Медиан, Аморч, Моабчууд юм байдаг Трансйордан хэмээх баян тансаг газрыг харсан байна. Энийг Язер, Гилеад. Энэ нь юу юм гэхлээр бид нар өмнө нь зөндөө ярьж байсан тийм үү? Төсөөлөд хараарай, сурцсан штэ самбаргүй болохоор. Галил Йордан гол урсаад доор нь арай жоохон урт нь юу вэ? Сүнсэн тэнгис. Сүнсэн тэнгисийн доороос нэг гол байдаг. Зеред, дараагийн гол нь Амнон, дараагийнх нь Ябок, хамгийн сүүлийн гол нь юу вэ? Ярмук. Энэ голуудаар хил хязгаар тогтоогддог. Харин одоо эднэрийн хараад хүсэл мөрөөдлөө эзний амласан газрыг хаях болж байгаа баян тансаг шалтгаан бол Ябок буюу Яаков анх нагц ах руугаа ихэр ах Исаваас зугатаж явахдаа аав ах хоёроо залилчаад гаталсан анх дурддагтад гардаг Ябок гол. Ябок голоос дээшээ Ярмук гол буюу түүнээс дээшээ Гадийн газар нутаг хүртэл Трансйордан буюу түүнийг Язер, Гилеадын нутаг дэвсгэр. Галил нуурын дээшээ байх нь тийм бод. Энэ нутаг нь хэр баян тансаг гэдгийг одоо хүртэл Палестин, Египтийн түүх судруудад тодорхой бичсэн байдаг. Дэндүү баян тансаг нутаг. Иргэн тойрон Йордан гол байна, Ябок гол байна, Ярмук гол байна, тийм ээ. Энэ олон голуудын дунд маш тансаг нутаг бөгөөд эдгээр юу ч хүү байсан Израильчууд одоо яасан бэ? Бид нар маш их мал хөрөнгөтэй болчихсон. Эднийг өсгөж үржүүлэхэд бэлчээрийн хувьд топ газар гэж болох энэ Гилеад, Язерийн газар нутаг нэгэнт бид нар Башаны хаан Огийг хөөж аваад эзэлсэн юм чинь Мосед очиж юу гэсэн гинөө? Энэ газар нутаг бол үнэхээр баян тансаг нутаг бөгөөд энэ газар нутагт бид нар мал сүрэгтэйгээ таны зарцнаар үлдэхийг хүсэж байна. Ингээд цаашдаа 5 дугаар ишлэл дээр ингэж хэлж байгаа. Хэрэг бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг зарцнаартаа эзэмшил болгон өгч биднийг Йорданыг бүү хатлуулаач гэж. За одоо яасан гинөө? Нөгөө баян тансаг нутгийг харсан, эргээд харсан чинь боломж байна. Гэвч Бурхан 40 жилийн өмнө өвгдээдс нь орч чадаагүй тэр нутаг буюу 400 гаруй жилийн өмнө Авраам, Исаак, Яаков нарт амласан амлалтын Канаан газар гэж байна. Тэр газар бол Йорданыг гаталчээж орох ёстой. Ерихогоос эхлэх ёстой газар. Яг тэр хилдээ ганцхан алхаад орчин юм. Та нар
90 рүү явах тэр хил нэг юм шар зураас байгаа шүү дээ тий. Орлоо гарлаа гэж тоглож байгаа. Сонир байгаач ингээл тэдний нутаг, ингээл манай нутаг гэж бодохоор. Тэг яг ганцхан зураасны наан ирчээ тэд нар юу харсан гэвэл Язер Гилеадын ардаа байгаа нутгийг хараад өөрсдөндөө байсан олдсон медианчуудыг ялгад олдсон олон зуун мянган малыг хараад биднэрт мал бүрэн байна. Бид нар цагтаа усгүй, гуйжээж хаднаас ус гаргаж уусан. Бид нар цагтаа махгүй, уйлан дуулжээж бүдүүн шууны мах идсэн. Одоо харин биднэрт энэ их баялаг олгдсон, өгөгдсөн. Энэ гоё газрыг орхиод нөгөө Авраам, Исаак, Яаковын амлалтын газар руу орно гэдэг бол Рюбен болон Гад овгийнх нь утгагүй санагдсан. Тийм учраас бид юу гэж хэлсэн гэнэ үү? Хэрв таны нүдэнд тааллыг олсон агаас энэ нутгийг засснартаа эзэмшил болгон өгч биднийг Йорданыг юу гэсэн бэ? Бүү гатлуулж. Өөрөөр хэлбэл бид нар Канаанд орж дайдаж тэмцэл хийхгүйгээр зүгээр л одоо энэ байгаа газараа мал сүрэгтэйгээ тансагсаад амьдарч бусд нь яваг. Манай хоёр овг эндээ үлдчихмээр. Товчондоо энийг хүндээ хөнгөнөөс өгч. Нөгөө төвөр эднэр хуваа хичээсэн зан гаргаж. Яагаад? Гилеад Язерийн газар нутаг, Башаны хаан Огийг, Медианчуудыг, Моавчуудыг, Амнорчуудыг хөөж явуулахад 12 овг аймаг хамтдаа хамт тэмцэн дайдсан. Харин одоо энэ 10 яваад Канааны дайнаар хийг амлалтын газар руу энэ 10 явуу. Манай хоёр овг энэ гоё баян тансаг газараа үлдчихье гэж хэлж байгаа энэ увайгүй үйлдэлийг Мөсө сонсож. Яг бид нар өнөөдөр итгэлийн амьдралаар амьдрахдаа түр зургийн ирэх ашиг, түр зургийн боломжийг хараад сэтгэлийн чин дуудлага, Бурхны өгсөн чин дуудлага хойшлуулах юм уу? Мартахыг хүсэмжилдэг шиг тийм зам байдлыг Рюбен болон Гад овгийнхан гаргаж байна. Тиймээс бид нар хэрэг та хүсвэл Йорданыг бүү гатлуулаач гэдэг нь Канаан биднэрт хэрэггүй болчлоо. Бурхны анхтад өгсөн дуудлага хэрэггүй болчлоо. Одоо би энд нэг атайхан ажил, албан тушаал, бизнестэй эндээ л мөрөөрөө амьдарч бус нь явах нь явна. Би л эндээ үлдэх юм. Ийм дүр зургийг Рюбен овг Гад овгийнхан гаргаж байна. Тиймээс тэдний хамгийн аюултай нь биднийг Йорданыг бүү гатлуулаач. Өөрөөр хэлбэл бидний чин хүсэл, эцсийн алсын хараа дуудлага маань өнөөгийн амьдрал, өнөөгийн элбэг дэлбэг байдалтай дасан зохицоход мартагнаж орхихыг хүсэж байгаа христчдийн дүр төрхийг харуулж байна. Тавдугаар зүйл дээр энийг харсандаа товчондоо эдгээр хуваа хичээсэн зан гаргаж байгаа дүр төрхийг Мөсө яаж хүлээж авсныг бүгдээрээ хамтдаа үзье. 6-9 сүслэгээ уншигээ. 5-ын талаас уншиж ойлгомжтой байхын тулд зарцнартаа энэ нутгийг зарцнартаа эзэмшил болгон өгч биднийг Йорданыг бүү гатлуулаач гэж хэлв. Харин Гадын хүүгүүд, Рюбений хүүгүүдэд Мөсө та нарыг энд сууших зуур ах дүүс чинь дайнд явах ёстой гэж өг. Эзний тэдэнд өгсөн нутаг руу гатлан явахад нь Израилийн хүүгүүдийн зүрхийг та нар юунд мохоно вэ? Би өг нутгийг харуулахаар танай эцгүүдийг Кадеш Барнеягаас илгээхэд тэд үүнтэй адил зүйлийг хийсэн юм. Тэд Эшколийн хөндий рүү очиж өг нутгийг үзчихээд Израилийн хүүгүүдийн зүрхийг эзний тэдэнд өгсөн нутаг руу явахгүй болтол нь мохосон. Тэдний маш сайн мэддэг түүхийг Мөсө татж ярьж байна. Энэ нь Мөсө ямар түүхийг ярьсан бэ гэвэл бидний өмнө нь үзсэн Тооллого номны 12, 13 дугаар бүлэг дээр гардаг 12 туршуулын тухай Мөсө ярьж өгч байгаа. Кадеш Барнеагийн цөлөөс та нарын өвөг эцэг, өөрөөр хэлбэл цөл бүхэж үргэлдээ дууссан тэр өвөг эцгээс чи би 12 туршуул явуулахад тэгэхэд яг одооных шиг яг хил дээр нэг алхаад Канаан руу орох яг үхний сүүлэн дээр хутаг гихчээ яг амсал дээр нь хил хязгаар дээр нь ганцхан алхаад орох хэмжээнд ирэхэд тэр 12-оос 10 эргэж ирээд ард түмний зүрхийг мохоосон. Тэд нар юу гэж хэлсэн бэ? Бид нар бол цацаа. Тэд олон бэхлэгдсэн хотууд байна. Бүр тэр байтугай нефилимчүүд байна. Авраг битнүүд байна. Бид нар тэдний хажууд цацаа. Тэр биднийг цацаа мэд гიშгэн гэж хэлв. Ингэж 10 туршуул ард түмний зүрхийг мохоосон учраас эзэн яасан бэлээ? Ард түмэн уйлан, орилдон, чулуу шүүрч аваад Аарон, Мөсө мөн тэдний хамт зүтгэжсэн Йошуа, Калеб дөрвийг чулуугаар шидэж алаад
шин удирдагч томлоод Египт рүүгээ буцъя гэдэг шийдвэр гаргасан. Энэ дүр төрхтөө өнөөдөр 2 дугаар үе та нар өөг эцгийнхээ яг энэ дүр арчаагүй хуваа бодсон итгэлгүй дүр төрхтөө одоо яг та нар адилхан байна гэдгийг Мосе хэлэхдээ сануулж байгаа. Та нар өмнөх үетэйгээ яг ижил байна. Өмнөх үе чинь яг энэ хил хязгаар дээр ард түмний итгэлийг мохосон. Харин одоо та нар яг энэ хил хязгаар дээр ирээд яг өмнөх эцгүүдтэйгээ адилхан дүр төрх харагдаж байна. Цаг хугацааны хувьд өөр. Тийм ээ. Нэг нь бол 40 жилийн өмнөх 12 туршилтын үе. Одоо энэ бол 40 жилийн дараах 2 дахь шинэ үе. Цаг хугацааны хувьд өөр. Нөхцөл байдлын үед тэр 12 туршилт яваад 10 нэргэнжилж ард түмний сэтгэлийг мохоосон бол нөхцөл байдлын хувьд энэ 2 овог бид нар үлдээ яа л гэж байна. Нөхцөл байдлын хувьд ондоо. Дүр төрхийн хувьд 10 туршилт бүтэн Израилийг мохоосон бол одоо энэ 2 овог Рубен, Гад хэмээх 2 овог л ярьж байгаа. Нөхцөл байдал, дүр төрх, цаг хугацааны хувьд ондооч сүнслэг удирдагч Мосенийг юу гэж харсан гэвэл сүнсээр хараад яг хэрэндээ байна. Яг ижил үйл явдал болж байгаа гэдгийг сануулж хэлж байгаа. Тийм учраас тэдний хамгийн сайн мэддэг түүхийг ярьж өгч байгаа. Санаж гинөө та нар. Та нарын өвөг эцэг чинь 12 туршилт явахад 10 туршилт чинь яг одоо та нарын гаргаж байгаа зан шиг увайгүй зан гаргаснаас болоод 40 жил цөллөгдөж шийтгэгдсэн. 40 жил тэд нар цөлд ухах хүртэл бурхан харааж үлдээсэн. Одоо тэд нар үхэд дуусаад 2 дахь удаа яг өмнөх шиг хил дээр ирсэн чинь та нар эргэж хараад Ясерийн газар нутаг, Гилеадын газар нутаг гоё харагдаад бид нар Йорданыг бүх хатлуулаач гэж хэлж. Яагаад? Ард түмнийг мохоно гэж. Яагаад? 2 овог үлдээ гэж ард нь 10 овог байгаа биш үү? Тэгвэл тэр 10 овгийн нэг нь Ямка байна гэж бодъё. Би яагаад юу ч мэдэхгүй газар Нефилимчүүд байж болох бэхлэлттэй энэ газар яаж гатлахаа мэдэхгүй Йордны гатлаад ороод дай хийж амь тавин тэмцснээс энэ Ясерийн газар Гилеадын газар нутагт Рубен овог Гад нутаг Гад овгийнхоо үлдэж болж байгаа юм бол манай овог бас үлдээд эндээ амьдрээ л да. Яагаад энэ алсын хараа хүсэл мөрөөдөл бурхны амлалтын төлөө чин хүслийнхээ төлөө тэмцэх ёстой гэж. Яагаад энэ вижны төлөө би тэмцэх ёстой гэж. Бусд нь үлдэж болж байгаад би яагаад үлдэж болохгүй гэж. Энэ дүр төрхийг харсан Мосе тэд нарыг өмнөх үетэйг адилхан байгааг сүнсээр тайлж өгч байгаа. Бид нар яг ингэдэг. Цаг хугацааны хувьд ондоо, нөхцөл байдлын хувьд ондоо учраас бид нар буруу, дэмий, ер нь энэ буруу юм шиг байна гэж бодох бодлоосоо зайлсхийхийг хүсдэг. Өөрсдийн алсын хараанаас ухралт хийхийг хүсдэг. Яагаад гэвэл одоо байгаа комфорт зон, одоо байгаа нөхцөл байдал нь дэндүү тайван сайхан учраас эвнээл хорогдоод байхыг хүсдэг. Үргэлжлүүлж тэмцэхийг хүсдэггүй, шин зүйлийг хүсдэггүй, одоо байгаа хил хязгаараа давж тэмүүлэхийг хүсдэггүй, зөвийн төлөө өсөхийг хүсдэггүй, зөвийн төлөө цанхахыг хүсдэггүй, одоо байгаа нүхэндээ хорогдож үлдэхийг хүсдэг. Рубен, Гад овгийнхаа шиг, яг энэ 10 туршил шиг зан бид нар итгэлийн амьдралд гаргадаг. Үүнийг харсан Мосе 40 жилийн өмнөх эцгүүдтэйгээ одоо байгаа та нар сүнсээр бол яг ижил байна гэдгийг хэлж өгч байна. Та нарын эзэмшил нутагтаа эндээ байх үед чинь та нарын ах дүүс тэнд тэмцэж явах ёстой гэж үү? Тэд нар байгаагаа өргөж, байгаагаа тэмцэж, итгэлийн амьдрал зөвийн төлөө байгаагаараа өлсөд цангад тэмцэж яхад чи энэ нүхэндээ зүгээр л амар тайван байж гэж үү? Тэд нар байгаагаа чуулганд үзүүлж, байгаагаа эзний хүмүүс зориулан, байгаагаараа тэмцэл, өргөл, сүнслэг тэмцэл хийж яхад чи зүгээр л ажиллаа хийгээд байгаа өнгөтэй өддөгөө гэрлүүгээ зөөгөл өөрийнхөө эд агуурсыг банкнд дансааж уцаатгаад 50 нүхэндээ амьдрий гэж үү? Энэ шудраг гэж үү? Өмнөх үеэсээ ялгаа байна гэж үү? Барак байсан, улаан тосгон байшин болсон. Тэгвэл барак байсан үед байсан дүр төрх чинь одоо байгаа дүр төрхтэй чи ялгаа байна гэж үү? Энийг Мосе сүнсээр олж хараад хэлж өгч. Тэд нар энэ өмнөх Тооллого номны 12, 13 дээр байгаа 12 туршилтын үйл явдлыг мэдэхгүй дээ ийм үйл явдал гаргаагүй ш. Тэд нар хамгийн сайн мэднэ. Гэхдээ тэд нар арайч бид нар тийм биш гэж бодсон учраас Мосе сануулж хэлж байгаа. Та нар яг адилхан байна. Нөхцөл байдал цаг хугацаа дүр төрхийн хувьд ондоо гэж бүү өөрсдөө өмөр. Та нар яг өмнөх өвөг эцэгтэйгээ яг ижилхэн байна гэдгийг Мосе тайлж хэлж байна. Энэ бол христчдийн амьдрал санаатай бөгөөд санаандгүй тохиолддог үйл явдал.
олон жил итгэсэн христч хүмүүс ингэж ярьж байна. Би хэдэн жил итгэлээ христчд бол шал худлаа. Та боддоо энэ утга зүйн авцалтай байдаггүй. Христчд бүгд шал худлаа гэж тэр олон жил итгэсэн ахлагч хэлж байгаа бол тэр ахлагч өөрөө христч өмнө христч хүн шүү дээ. Христч хүн би олон жил итгэлээ христчд Монголын христчд шал худлаа гэж хэлж байгаа. Тэр хүн өөрөө христч хүн мөн христч хүний тоонд орох уу? Тэгвэл тэр хүн бас худлаа бол таарна шүү. Өөрийгөө хэлж гин гэсэн үг. Тэгвэл христчд худалч юм бол тэр хүн бас хэлсэн христчд худлаа гэдэг үг өөрөө худлаа гэж хувирж байгаа шүү. Энэ бол транс yordan тохиолдож байгаа гад Рубенчуд Мосегийн өмнө тохиолдож байгаа үйл явдал. Эдгээр энэ үгээ зүгээр Мосед очоод шивжээгүй. Эдгээр хэний үг юм бэ? Тахилч тэргүүн тахилч Элизарын өмнө, Мосегийн өмнө, ард түмний өмнө, өдөртөгч нарын өмнө, даяар хотл түмний өмнө. Өөрөөр хэлбэл шүүхийн өмнө зогсоод бид нар амар тайван нүхэндээ байя. Одоо байгаагаар хийгээд мөрөөр энэ байж тэмцхийн та нар тэмцэн. Консумсо та нар хий. Тэр барилга байшин зөвшөөрөл өөрсдөө тэмц. Бид нар эндээ зүгээр байж. Яруу гаталмаар байна. Ийм хүмүүсийг Мосе хараад хэлж байгаа үг юм. Та нарыг оршин суух зураг дүүс чинь дайнд явах ёстой гэж юу? Эзний тэдэнд өгсөн нутаг руу гатлан явахт нь Израилийн хүүгүүдийн зүрхийг та нар юунд мохоно? Би уг нутгийг харуулгаар танаа эцгүүдийг Кадеш Барнеягаас илгээхэд тэд түүнтэй адил зүйлийг хийсэн. Тэд Эшколын хөндөй рүү очиж уг нутгийг үзчихээд Израилийн хүүгүүдийн зүрхийг эзний тэдэнд өгсөн нутаг руу явахгүй болтол нь мохосон. Өөрсдөө үлдээ зогсохгүй өрөөлийг хүртэл ингэж болдгийм байна гэдгээр уруу татсан гэсэн. Цаашаа намуусаа үргэлж байна. Тэр өдөр эзний уур хилийн шатаж тэр тангараглан Египтээс гарч ирсэн хүмүүс намайг бүрэн дагаагүй тул тэднээс 20 ба түүнээс дээш насны нэг ч хүн Авраам, Исаак, Яаковт миний амласан тэр нутгийг харахгүй. Зөвхөн Кинис хүн Ефуныгийн хүү Калеб, Нууны хүү Йошуа нар эзнийг бүрэн дагсан учраас тэд харах болно гэсэн. Эзний уур хилэн Израилийн эсрэг шатаж эзний мэлмид ёрын мууг үйлдсэн хүмүүсийг бүхэл үеийнхэн устдах хүртэл тэр тэднийг цөлд 40 жил тэнүүчлүүлсэн билээ. Одоо ойлгож байна. Мосе Рубен Гад овгийнх нь та нар өмнөхтөөгөө яг адилхан алдаагаа яг адилхан давтгаж байна. Би дахиад хэлье. Цаг хугацааны хувь, нөхцөл байдлын хувь, уюудын хувь, нас хүсний хувь, хүн амын тооны хувь ондоо байж болно. 40 жилийн хаан цаана гэдэг бол урт хугацаа. Бүхэл бүтэн нэг үеийн хаан цаана байж болно. Гэхдээ сүнслэг өдөртөгч Мосе юуг сүнсээр хараад хэлж байгаа юм. 40 жилийн хаан цаана нөхцөл байдал энэ тэр гэдэг бол та нарын биеийн өмөрөх шалтгаан биш. Өмнөхтөө та нар яг гэж. Энд чинь болохгүй. Өмнөх чинь яг юм байсан учраас харагдсан. Өмнөх чинь яг юм байсан учраас 40 жил цөд ухах хүртэл мохон хүлээсэн. Та нар одоо тэр алдаагаа яг ижилхэн давтгах чинь. Энийг бурхан Мосегээр дамжуулан тэднэрт ойлгуулан хэлж өгч. Бид нар ч гэсэндээ ийм маягаар Христ итгэлт хүмүүс алдаагаа давтдаг. Нөхцөл байдал, цаг хугацаа, орон зайны хувьд буруугийн мэдсээр байж, анзаарсаар байж, анзаараагүй мэт санагдаж мартагнахыг хүсдэг. Буруу болохгүй гэдгийг шудраг бус байгааг мэдсээр байж, шудраг бусын тэр мэдрэмжээ мартаж сарниулж амьдрах гэж гүрийдэг, шүдэж уудаг, өөрийнхөө эцэг хүртэл төвчдөг. Тэгэхдээ эцсийн үр дүндээ тэд нар цөлдөө өгөх хувь тавилан орно гэдгийг Мосе тэдэнд маш тодорхой хэлж байгаа. Мөн Мосе үргэлжлүүлээд тэдэнд хэлж байгаа. Тэднийг 40 жил тэнүүчилсэн билээ. Харах тун нүгэлт хүмүүсийн үр удмаа. Та нар Израилийн эсрэг эзний шатаж буй уур хилэн улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо. Хэрэг та нар түүнийг дагахаас эргэх аваас тэр дахин нэг удаа тэднийг цөлд хайж орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ. Юу гэсэн гэнэ үү? Дахин нэг удаа тэднийг бурхан хайхад бэлэн. Яагаад гэвэл яг өмнөхдөг ижил бол эцгүүдийн чинь нүгэлт хүмүүсийн үр удмаа гэж хэлж байгааз та нар тэдний үр удам мөнөөс хийж байгаа үйлдэлч мөнөөс Тэд нар яг хил дээр очоод ингэж бууж өгөхгүй
орхих үед 40 жил харагдсан. Одоо та нар яг энэ үйлдэлийг хийх юм бол Бурхан дахин нэг удаа та нарыг 40 жил зүйл бүгдэл чинь хүлээх болно. Магадгүй Бурхан Мосег дахиад 40 жил амьдруулах ч юм бэл. Энэ бол трансёрдны аюул хэмээх түүх. Энэ бол биднэрт маш том сануулга. 40 жилийн наан цаан нөхцөл байдлаас үл шалтгаалсан маш том сануулга. Бид нар шинжлэгдсэн, шин болсон гэдэг үгээр өөрсдөө хуурч болохгүй. Үнэхээр шин болох ёстой. Бид нар уучлагдсан гэдэг үгээр өөрсдөө хуурч болохгүй. Үнэхээр өөрчлөгдөж уучлагдах ёстой. Энэ бол Бурханаас биднээс хүсдэг зүйл. Үннийг хайдаг Бурханы зүрх сэтгэл. Өмнөх үеийнхэнтэйгээ яг ижил байгааг Мосед эднэрт маш тодорхой сануулсан бөгөөд энэ үгээрээ та нар байвал яг өмнөх үе шигээ дахин нэг удаа цөлд орхигдох болно гэдгийг дахиад Мосе сануулж байна. За тэгвэл одоо энэ бүхнийг яаж шийдвэрлэх вэ? Хоёр дахь удаага дахиад харагдах болчлоо. Хоёр дахь удаага алдаагаад автчихлаа. Одоо Мосегийн шийдвэр хамгийн чухал. Яагаад гэвэл өмнөх эцгүүдтэй байхад Мосе яг нүдээр үзсэн учраас одоо Мосе яахыг бид нар харах хэрэгтэй гэсэн. 16-аас 18-ыг хамтдаа уншъя. Тэд түүнд ойртон ирж бид энд мал сүрэгтэй хоньны хашаа хороо багчуудтай хот барьж босгох болно. Харин бид Израилийн хүүгүүдийн нутагт нь авиж хүртлээ зэвсгэлээд Израилийн хүүгүүдийн өмнө явхад бэлэн байна. Тэр хооронд манай багчууд уг нутгийг оршин суугчдын улмаас бэхлэгдсэн хотуудад амьдарч байх болно. Израилийн хүүгүүд хүн нэг бүр өөрийн өвийг эзэмштэл бид гэр орондоо уцахгүй. Йордны чандад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учраас Йордны нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв. Маш чухал хэсгийг бүгдээр хамтдаа анзаараар. Одоо бүгд маш сорвог сэргээг байна. Одоо бүгдээр яг бодох ёстой цаг. Эдгээр яг өмнөхдөг адилхан алдаа гэсэн. За агаар дээр төсөөлж хагаа сурцсан шүү дээ тийм үү? 12 туршил 10 алдаж мохоогоо 40 жил цөлдүүлсэн. Толгой номны 12 13 дугаар бүлэг. Одоо энд толгой номны 32 дугаар бүлэг дээр Рюбен Гад овгийнхан яг ижил алдаа хийснийг яг ижил сүнсээр буруу байгаад 10 туршилтаа яг ижилхэн байгаад сүнслэг өдөртөгч Мосе хэлж гисэн. Гэхдээ ялгаа толгой номны 12 13 дээр Мосе тэднийг ятгсан нь одоо ятгаж байгаа шиг ятгсан нь тэр нэг ч дуураагүй. Хэн дуурсан гэвэл тэгэхэд Калеб Йошуа хоёр хувцаа хүү татаад болохгүй. Бид нар цацаа шиг биш харин тэд нар бидний хоолоо гэж хэлсэн. Харин тэд нар чулуу шүүрж аваад тэрсэлсэн. Тэд нар эсэргүүцсэн. Тэдний эсэргүүцсэн сүнсэн галмыг тасаад чулуугаа шидэж алаад шинэ өдөртөгч томдоод хуучин төрхөндөө буцъя овны амьдралдаа орё гэдэг шийдвэр бөөнөрөө гаргасан. Чулуу шүүргүйд бурхан бууж ирээд шууд 40 жил үхтэл цөлд амьдрал. Энэ үе үхэх хүртэл өөрсдийнх нь хийснээр үхэх хүртэл биедэнтэй амлалтын газар орохыг зөвшөөрөхгүйгээр буцаад. Яг ижил нөхцөл байдал. Бурхан үг хэлж байна. Бурхан үг хэлэхгүй байна. Энэ бурхан үг хэлж байна. Тэгвэл яг ижил нөхцөл байдал Мосе ятгах чинь. Толгой номны 12 13-ыг яриад ятгаад байгаа юм шүү. Та нарт эрүүл ухаан байна. Сонсож байна уу? Ойлгож байна уу? Ятгаад байгаа юм шүү. Яриад байгаа юм шүү Мосе. Та нар өвөг эцэгтэйгээ адилхан байна. Болохгүй, ингэж болохгүй, буруу. Дахиад бурхан та нарыг хараана. Дахиад та нар цөлдөө үлдэнэ гэж хэлээд байгаа юм шүү. Энэ хин яриад байгаа. Мосе яриад байгаа юм шүү. Ингээд яг ижил гэмнүүл хуваа хичээсэн итгэлгүй байдал. Яг ижил. Гэхдээ энд нь Мосе юу ч яриаггүй бурхан ярьсан. Харин энд нь Мосе ярьсан бурхан хүлээсэн. Яагаад яг ижил нөхцөл байдал Мосе бурхан хоёр байраа солиод эсрэг үйлдэл хийгээд байгаа. Өмнөхдөр бурхан шууд бууж ирээд шууд 40 жил хараагаад цөл рүү илгээсэн. Мосе юу ч дуураагүй. Харин энэ удаа бурхан юу ч дуурахгүй чимээгүй. Харин Мосе ятгах ярьж байгаа. Яагаад бурхан энэ удаад хүлээхгүй шууд бууж ирээ шийдэгсэн бол энэ удаа бурхан чимээгүй хүлээгээд байгаа. Хандлага.
Энэ бол хандлага. Ижилхэн нүгэл үйлдсэн авч хандлагын эзэн харж. Тийм учраас эзэн нэг ч удаа үг дуурахгүй Мосе тэднийг ятгахыг зөвшөөрсөн. Харин өмнөхдөр нь Бурхан Мосе тэднийг ятгахыг зөвшөөрөв. Шууд өөрөө бууж ирээд шууд цөл рүү цөлсөн бол энэ удаа Мосе тэднийг ятгахыг, ухааруулахыг, синхруулахыг зөвшөөрөөд өөрөө хүлээж байгаа. Яагаад дөнгөж цаа шалтгааныг бид уйлсан. Тэд юу гэж хэлсэн бэ гэвэл Мосе хормогоо удам ууг эцэгтэйг адилхан та нар ийм байна гэж уурлах үед тэд ингэж хэлж байгаа. Тэд түүнд ойртон ирж Мосе рүү ойртон ирж. Бид энд мал сүрэгтэй хорны гашаа багчуудаа хот байна. Харин бид Израилийн хүүгүүдтэй хамт Йорданыг гатлаа. Ойлгож байна. Хүүхдүүдээ гэр бүлийн энэ үлдээгээд хот бариад харин бид нар зэвсгээ бариад Йорданыг Израилийн хүүгүүдтэй хамт гатлаа. Өмнө нь юу гэсэн биднийг битгий гатлуулаач гэжсэн бол одоо Мосегийн уурлахыг сонсоод бид нар яаж хүлээж авч байна? Чулуу шүүрээд өмнөх үешгээ алаа таж чигсэн үү? Эдгээр шууд буруугаар хүлээж зөвшөөрч. Бид нар зэвсэг бариад үлдсэн 10 хоногийн ах дүү нартайгаа Йорданыг гатлаа. Тэгээд Йорданыг гатлаад манай 10% аймаг Кананыг бүтэн эзлэх хүртэл бидний нэгж Гилеад Язерийн газар нутагт гэр бүл дээрээ эргэж ирэхгүй. Дуусна тэдний өмнө явна. Бүх дайныхын өмнө бид нар явна. Мөн тэр газар биднэрт өв болгох ёстой газар байх юм бол бид нар авахгүй. Энэ газартаа л эргэж ирнэ. Энэ хандлагыг Бурхан харж. Яг ижилхэн алдсан. Нэгэн дээр нь Бурхан шууд шийтгсэн, энэ дээр нь Бурхан чимээг байсан. Энэ дээр нь Бурхан дугаа байсан бол одоо Мосе ярихыг Бурхан зөвшөөрж байгаа. Юу гэвэл хандлага. Ямар хандлага гэвэл шууд буруугаа хүлээн зөвшөөрөөд Мосегоос холдох биш. Өдөртөгчөд торхиж, өдөртөгчөд шүд зууд, ундууцаж, игдүүцэх биш. Үгийг шууд хүлээж аваад ойртож очиж. Тэгээд Мосегоос гуйж байгаа. Ойлголоо. Бид нар тэгвэл явъя. Өмнө нь явахгүй гэжсэн бол одоо бид нар Йорданыг гатлаа. Гэхдээ энэ хүүхдүүд мал сүргээ үлдээчихэд явъя. Тэгээд өөрсдөндөө шудраг гимшлийн зэмлэл олгож байгаа. Бүх ах дүүнраа эзлэх ёстой Кананыг бүтэн эзлэх хүртэл бүх тайван манай хоёр аваг зэвсэг бариад хамгийн түрүүнд нь явна. Мөн тэдний хувааж авах газраас бид нар дахиж юунд ч шонохгүй одоо гуйсан газартаа л эргэж ирээ. Бүх ах дүүнэр маань 10% аймаг маань өөрсдийн гэсэн өв болох амлалтын газраа эзлэх хүртэл хамт тэмцээд бүх дайн дуусны дараа л бид нар гэртээ ирээ. Тэр дайн дуусах Кананыг бүрэн эзлэх хүртэл бид нар гэрлүүгээ буцахгүй гэж байна. Харин өмнөх 12 туршуулын хандлага юу байсан гэж аль. Чи бидний цүлд өхүүлэх гэж авчираа. Бид нар дуулууртаа чамайг өдий болтол дагсан шүү. Тэгэж чи ингэж хандж байна уу? Бид нар одоо Нефилимчүүдэд очиж халуулах юм байна. Чулуугаар шидээд энэ дөрвийг алчи. Өөр өдөртөгч томлоод Египт рүү увайгүй, архичин, янхан, завхаа, узар, нүглээр дүүрэн амьдрал руугаа буцъя. Цоосны нүхээр амьдралыг харъя. Төрөвчөнд дансанд мөнгө, ажил, алт, карьераа хөөе. Энэ дөрвийг алчи. Ийм хандлага. Харин Рубен Гадийн хандлага бол шууд гэмшээ ойлголоо. Таны уурлах зөв. Бидний буруу. Тиймээс бид нар тэгвэл Йорданыг гатлаа. Үүнийхээ төлөө шудраг хариуцлага хүлэе. Бүх дайны урд нь бид дайт. Мөн үүнийхээ төлөө Канаан газарт одоо байгаа Язер Гилеадаас илүү баян тансаг гоё газар байсан ч авахгүй гойсон газраа л. Мөн үүнийхээ төлөө дахиж хизээч эргэж ирэхгүй бүх ах дүүнрээ амар тайван болж дайн дуус өвлөх ёстой Канаан газраа эзлэн хамт тэмцээд бүгд эзэлсний дараа л бид нар гэртээ буцаж ирээ. Чулуугаа шидэж аалаа. Энэ муу юу вэ? Энд нь алчаад явъя гэх нэг хандлага. Тийм байна. Хамт гатлаа. Бид нар хариуцлага хүлээх гэж байгаа хоёр дахь хандлага өөр байна. Тэнгэр газар шиг өөр байна. Өдөртөгчдаа Бурханд хандж байгаа энэ хоёр хандлага өөр байна. Тийм учраас Бурхан Мосийг ятгахыг зөвшөөрч. Тийм учраас Бурхан өмнө шиг шууд бууж ирж харахгүйгээр шийтгэхгүйгээр хүлээж. Яагаад гэвэл хандлага. Бурхан хизээж алдах нь уу, алдахгүй байх нь гэж хардаг биш. Алдна. Хүн болгон алдна. Төгс мундаг хүн нэгч байхгүй. Тийм учраас Есүс ирсэн. Алдвал нямка чи, алдвал би харна.
алдахгүй бол ерөөн гэдэг бурхан биш, алдсан ч ямар хандлагаар эргэж ирж байгааг хардаг. Энэ хоёр үйл явдлыг харуулж байна. Та нар Йошуа номыг бид нар удахгүй эзэн өгсөөр үргэлжлүүлээд орно. Үүний дараа Йошуа номд хамгийн их яригддаг овгууд, хамгийн их дуудагддаг овг юу гэж? Гад, Рубен. Яагаад гэж эдгээр яг энэ хэлсэн амандаа хүрээд Йорданыг гаталсан. Йошуа номон дээр гарч байгаа дайн болгоны урд эдгээр хамгийн түрүүн зэвсэг барин ах トゥ нэрийн хүмүүс тэмцсэн. Бүх дайнд ороод хамгийн өрөвдөлтэй нь юу гэж Йошуа номын төгсөл хэсэгт миний дотор огшиж Рубен Гадыг өрөвдөж хүндлэх хайрлах сэтгэл төрдөг нь юу гэж тэр мөн уваагүй аран туршуу шиг адилхан алдсан л та. Гэхдээ хандлага нь юу гэж Йошуагийн өмнө ирээд Элизарын өмнө ирээд бүх дайн дууслаа. Бид нар хэдэн жилийн турш энэ дайныг дуусна ганц хөвгүү маань эхнэр хүүхд дээр ордны гатлан буцаагүй гэлээ. Бид нар энэ бүх Канааныг эзэлт ах トゥ нэрийнхээ бүх амлалтын газраа хатлан бүх дайны урд зэвсэг барин ам хайргүй зүтгэсэн билээ. Одоо бүгд өөрсдийн өмнө газраа аваад Йошуа та Канааныг бүрэн эзэлт дууссан тул бидний харийг зөвшөөрч. Энэ бол Бурхны алддаггүй биш. Алдсан ч гаргаж байгаа хандлага нь Бурхны болон Мосег өөрчилж байна. Энэ хандлага. Энийг харсан Мосе тэдэнд юу гэж хэлснийг өдөр хамт үзээд залбирчих гаргая. Йордны чангад буюу зүүн зүгт бидэнд өмнө маань ирсэн учраас Йордны нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд байхгүй маа. Мосе тэдэнд хэрв та нар үнийг хийвэл Мосегийн уур шууд гарна, шууд тайвширна. Хэрв та нар үнийг хийвэл дайнд явхаар эзний өмнө зэвсэглэж эзэн дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танаа зэвсгэлсэн ирчүүд бүгд эзний өмнө Йордны гатлан явж эзний өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд эзний өмнө болон Израилийн өмнө гэмгүй байх болно. Энэ нутагч эзний өмнө та нарын эзэмшил болох юм. Зөвшөөрч байна. Нөгөө шуналдсан Язерийн газар, нөгөө шуналдсан Гилгалийн газрын зөвшөөрсөн. Юунаас болоод зөвшөөрсөн гэж? Хандлага. Ганцхан ялгаа л юм байсан. Эхний 12 туршуулын үед өмнөх тэр 40 жил үхсэн Израилийн гаргасан хандлага нь үдшгүй муухай байсан. Тэд нар өдөртөгчийн үгийг тоогоогүй. Тэднийг зэмлэхэд ойлгохыг биш, уураа, ундууцлаа, бухимдлаа, игдүүцлээ удаа тавьсан. Тэгээд өөрдөөс нь шөрсөн, өөрдөөс нь эсэргүүцсэн. Тийм учраас Бурхан Мосег ярихыг зөвшөөрөхгүйгээр Мосег дугаа байлгаж чад шууд бууж ирээ шийтгсэн. Харин эдгээр яасан гэвэл хүлээж авсан. Тийм байна. Тэгвэл бид нар Йордны гатлаа. Тэгээд бид нар бүх дайнд ам өрсөн урдан дайтаа. Бид нар энэ ах トゥ нэрээ амлалтын газар эзлэх хүртэл эргэж явахгүй. Бидний буруу гэхгүй. Бурхан чимээг болж Мосе тэднийг ятхан ухааруулахыг зөвшөөрсөн. Тийм учраас хандлага өөрчилсөн болохоос алдаа өөрчлөв гэсэн үг. Ойлгож байна. Мосе тэдэнд хэрэг та нар үүнийг хийвэл дайнд явхаар эзний өмнө зэвсгэлж эзэн дайснуудаа хүн зайлуулах хүртэл танаа зэвсгэлсэн ирчүүд бүгд эзний өмнө Йорданыг гатлан явна. Амлалтандаа хүрэх тухай Мосе тэдэнд захичихна. Гин нүглээ нуу хаацалдаг гигантнээс илүү гимээ улааж гимшдэг гэмтэн хавьуудэж. Та биднийг агуу алдар нэр амбиц карьер мундаг болгож харагдуулах бардамнал сайрхалд хүргэх амьдралын амжилт баялгаас таныг даруусч эзний эрхлэж нулимс уусхан өвдөг сөхрүүлэх алдаа танд өрөөл байж болно. Бурхан хизээж алддаггүй төгс мундаг хүнийг ашиглахын тулд хаагаагүй. Битгий тэгж энэ дүрээр ах トゥ нараа. Бурхан бүгд алдна гэдгийг мэдж байгаа. Гэхдээ алдаа гимшээ ухаарад өөрөөс нь өөрлөн ойртон өөрөөс нь зуурдаг нэгнийг ашиглах гээд хүлээж. Харин гигантнууд өөрийгөө мундаг
сул дорой биш гэж боддог хүмүүс алдаага нууж, далдалж, бүр алдаагаа нуухын тулд бусдыг гүжирдэж, бусдыг худалж, нэрээр цоглож, улаан цайн гүжирдэж амьдардаг бол бидэртээ тэрхүү сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн алдангуудаа эзэн рүү ирдэг. Энийг Есүс эзэн Лух номны 18 дугаар бүлэг дээр хэлсэн байна. Сүм 2 хүн орж ирж зогсдог. Эдэн фарисей, рабби, пастор, номлогч, нямка ирж зогсож. Энд нэг мөн увайгүй татвар хураагч ирж зогсож байгаа түүхийг Есүс ярьдаг. Тэгээ Есүс өөрөө бурхан учраас тэр хоёрын залбирлыг чагнаснаа дагалдагч нартай хэлж өгдөг. Нямка юу гэж залбирсан гэвэл би мундаг номлогч, би мундаг пастор, энэ муу татвар хураагчиг бол би 11-ийг өргөж өгдөг. Би таны сүмд эзний өдрийг сахидаг, 7 хоног бүр мацаг барьдаг. Энэ мууг бодвол би таны өмнө үнэхээр таны хүн. Энийг Есүс сонс. Ан татвар хураагч юу гэж залбирсан гэвэл Тэнгэр өөд харахыг гэж үл зүрхлээ. Гинтээ намайг уучлаач гэж. Энэ Тэнгэр өөд харахыг гэж үл зүрхлэн гэдэг үг яагаад миний зүрхэнд хүрсэн гэж би цөөн биш удаа ийм байдалд орчихсон учраас. Үнэхээр эзэмдүү Тэнгэр өөд харахыг ч үл зүрхлэн намайг уучлаач гэж гуйж, сүнс зүрх эмтэрч, химхэрч, урагдж үлдсэн учраас би татвар хураагчийн залбирыг сайн ойлгож. Харин Есүс дагалдагч нарт юу гэж хэлдэг вэ? Эцсийн дүндээ тэр сайхагч, өөрөөр өнгөрөгч, увайгүй нямка биш, харин даруухнаар гимээ улаагч, татвар хураагчийн залбирлыг эзэн сонссон бөгөөд тэр өдөр энэ гэр бүл аврал ирсэн юм а гэж дагалдагч нартай зааж өгдөг нь 10 туршуул ба Гад, Рүүбен овгийнхныг харьцуулж хэлсэн Бурхны дүр төрхтэй Тоолго номны 32-т яг ижил юм. Хандлага аль нь алдсан, би ч алдна, та ч алдна. Гэхдээ хандлага нь хинэн гэм нүглээ дарж. Сүүлийн Z, G generation-ээс эхлээд Z хүртэл одоо альфа, цаашдаа бүр ультра generation гарч ирнэ. Энэ generation-уудын аюул юу гэж амиа дэндүү болноор хавлдаг. Энэ дэлхий дээр тэргүүлж ямар хүн амиа хорлож байгаа тухай Калифорник сургуулийн эрдэмтэд судалсан байна. Дэлхийн бүх улсуудаар өндөр хөгжилтэй Солонгос, Япон, Аз ямар хүн хүүхдүүд амиа хорлоод байна гэсэн чинь ямар хүүхдүүд гэж онц сурлах. Яагаад гэж үргэлж би явах ёстой гэдэг стандарт өөртөө тогтооцсон. Би мундаг гэж бодсон учраас нэг удаа би авангуудаа сэтгэлээр унаад амиа хорлцсон. Харин гуруулан шигчин азаа эсвэл гуруулан шигч алтан дундчууд яадаг гэж ди яваад баярлаж. Ди авчлаа! Эх орны алтан гурав. Тийм болохоор юу амиа хорлох эсрэгээр баярлаад байна. Энэ судалгаанаас анзаар өөрийгөө лаг, мундаг, номлогч, пастор, агуу гэж боддог хүмүүс алдахаараа тэр алдаагаа тэр гимээ нуух гэж улаан тэмцдэг, дулдууддаг, булдаг, бүр болохгүй бол түүнийхээ төлөө хин нэг золиосолдог, хин нэг хайдаг, бүр гүжигддэг, доромжилдог, уурладаг, хүчрхийлдэг. Харин өөрийнхөө сул доройг нэгэнд хүлээн зөвшөөрсөн эх орны алтан гурвууд бол тийм ээ би хүү юм чи алдчихлаа. Манайхаа уучлаарай би буруу юм хийчихээ, би алдаа хийчихээ. Улам ордож зогсоод намайг босгоод туслаач. Ойлгож ялгаа энэ хандлага. Үүнийг Тоолго номны 32 дугаар бүлгийг дэлхийн теологчид шүү. Над мэтийн жижигхэн хуралцнууд биш. Дэлхийн теологчид юу гэж нэрлэдэг гэж гим буруу хийгээд нэгүсэлд хөтлөгдсөн теолог. Эдгээр хүссэн Язерийн газар, Гэлиадын газар нутгаа авсан уу? Мөс өгсөн үү? Та нар хардаа ингэж хэлж байгаа 22 дээр гэвч та нар ингэхгүй аваас харах тун эзний өмнө нүгэл үлдэх бөгөөд нүгэлчин та нарын олон гэдгийг сайн мэддэг бай. Хэлсэндээ хүрээрэй гэж Мөсө загч тийм үү? Яг л Мөсө одоо байхгүй учраас тэднийг харахгүй учраас хэлсэндээ хүрхгүйг нь мэдэхгүй учраас Бурхан руу явах учраас үргэлжлүүлээд Мөсө багчуудаа хот хониндоо хашаахаараа барьж босгон амлсан зүйлээ хийхтэн гэлээ. Гадын хүүгүүд, Рүүбний хүүгүүд Мөсөдөө ярив. Боолуудаа эзнийхээ тушаасан ёсоор хийх болно. Бидний багчууд, эхнэрүүд бидний бог малын сүрэг
болон бүх үхэр сүрэг маань энэ Гилеадын хотуудад үлдэнэ. Харин эзнийхээ хэлсэн ёсоор таны боолууд хүн бүр маань дай зэвсэглээд тулалдахаар эзний оршихуд гатлан явах болно. Ингээд Мөсе тэдэнд газар нутгийг авах зөвшөөрч байна. Тэгвэл Рюбен Гадовгийнхан Язер Трансёрдон Башаны хаан Огийн газар нутгийг авчив. Авсан бовод яаж авсан? Алдаа хийгээд авсан. Яаж авсан? Нүгэл хийгээд авсан. Тийм боос. Эдгээр өмнөх хөвгдөөд шиг буруу юм ярьж, буруу алдаа хийсэн. Гэхдээ үр дүн яасан? Авсан. Юунаас болж? Буруу хийгээд, нүгэл хийгээд, буруу яриад, буруу хандлага гаргаад тэгтээ хандсан. Яаж? Хандлага. Хэрвээ ингэж авч болдоггүй байсан бол эдгээр дахиад 40 жил цөлдөө үлдэх байсан. Тооллого ном 36 бүлэгтэй биш 50 60 70 бүлэгтэй болох байсан. Харин эдгээр хандлага адилхан алдсан ч эдгээр хандлага нь өмнөх үеэс шал өөр байгаад Бурхан Мөсе хоёрыг хассан учраас өгсөн. Зөвшөөрсөн. Одоо та бод төгс ариун болохоор өрөөдөд гэмтэй болохоор харагдаад байна уу? Гэмтэй ч гэсэн хандлага зүв байвал өрөөдөж болж байна. Бид нар бүгд ялгаагүй гэм нүгэлтэй. Бид нар бүгд сул дорой. Гэхдээ хандлага. Хамгийн сүүлээр Мөсегийн сүүлчийн заавар тушаал бөгөөд сүүлчийн номлолч гэж раббинууд ярьдаг, еврей раббинууд. Мөсе мөн Гилеад Гад овгийнхныг хандлагыг хараад өрөвдөн хайрлсан. Тэднэрт өгөхийг хүссэн. Зөвшөөрсөн байхгүй. Хэрвээ тийм шууд өмнөх 10 туршуулыг цөлсөн шигээ цөлөх байсан. Мөсеч тэр Бурханд ч тэр харин хандлагыг хараад хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Мөсе тэдэнд зааж өгсөн. Тэд нар анх хэлэхдээ ингэж хэлж байгаа. Бүгдээрээ ишлэлийн өсгөхөнд энэ хэд ишлэлийг гаргаарай. 32 дугаар бүлгийн 16 дээр. За юу гэж хэлж байна? Дараалал нь хардаа одоо та нар бол 8 жил номын дуу сонслоо гэдэг шиг. Тэд түнд бид энд нэгдүгээрт нь юундаа санаа тавьж байна? Ман сүрэгтэй хоньны хашаа хороо бариад дараа нь юу гэж байна? Хоёрт нь багчуудаа хот босгох болно гэж хэлж байгаа. Эхлээд ман сүрэгтэй хот байгуулаад дараа нь багчуудаа. Харин Мөсе тэднэрт зөвшөөрөд хэлэхдээ 32 дээр юу гэж хэлж байгааг харъя. Уучлаарай 32 биш үү? 21. 21 дээр биш шүү. 24. 24 дээр Мөсе тэднэрт зөвшөөрөд хэлэхдээ юугаар хэлж байна? Эсвэл 24. Эхлээд юугаар хэлж байна? Багчуудаа хот хониндоо хашаа хороо барьж босгон амлсан зүйлээ хий гэж. Юу өөрчлөгдөж байна? Байр нь өөрчлөгдөж байгаа. Залуу хүмүүс энэ генерашн юу хүч чадал, хүчрхэг байдал, юу амжилт агуу байх үндэс гэж харсан гэвэл мал эд агуулсаа үндэс гэж хараад Мөсед хэлэхдээ эхлээд мал хашаа хороо хотоо бариад дараа нь багчуудаа гэхэд Мөсе зөвшөөрөд хариу хэлэхдээ тэдний үгийг засч өгж байгаа. Хотол түмний өмнө, Израилийн удирдагчдын өмнө, тэр мөн дахиж Элизарын өмнө, шүүхийн өмнө өмгөөлөгчийн дүрд Мөсе орж ийн гэсэн. Хандлагыг хараад Мөсе тэдний үгний алдааг засаж өгч ийн гэсэн. Шүүхтэр Нямка нэг л буруу хэлвэл би үгэндээ ороодно. Харин хэн намайг өмгөөлдөг гэлээ? Уучлаарай шүүгч манай үйлчлүүлэгч энэ дээр буруу ярьж та. Бид хоёр зөвлөлт хэрэг байна. Хэн миний үгийг засаж өгдөг гэлээ? Өмгөөлөгч. Одоо Мөсе тэдний үгийг засаж өгж байгаа. Эхлээд багчуудаа. Дараа эд баялагтай болчихлоо. Та нар эхлээд эд баялаг хүч чадал гэж бодсон бол үгүй. Гилеад Язерийн энэ баян тансан нутгийг өгье. Амралтандаа хүн ав. Өв болох үгүй. Гэхдээ энэ газар та нар ирээдүйд хүчрхэг байхын тулд эд баялаг биш, нэр алдар амбиц биш, гэр бүлүүд чинь, үр хүүхдүүд чинь, эхнэрүүд чинь хүчрхэг. Гэр бүл чинь эрүүл байж ич танаа Гилеад танаа Рюбен Гад овч чинь хүчрхэг байх болно гэдгийг Мөсе тэдэнд
зааж. Ингээд хамгийн сүүлээр бид нар юу гэсэн бэ гэвэл би нөгөө хагасны хичээл аюул хэм бичсэн болохоор дундаас хайгаад олдгүй 14 16 25-26 уншия. Мосег ингэж хэлэх үед байрын солиод тийм ээ шүүхийн өмнө тэднийг өмгөөлөх маягаар үгийн зааж өгөх үед Гадийн хүүгүүд, Рубений хүүгүүд Мосе дээр боолууд тань эзнийхээ тушаас ёсоор хийх болно. Бидний багчууд юунаас хэлж байна? Үр хүүхдээс гэж бол бидний багчууд эхнэрүүд дараа нь бидний бог мас сүрэг болон өхөр маань Гилеадын хотуудад үл. Эдгээр юуг дахиад сурж байна? Удирдагчийн үгийг хүлээж авч. Эхлээд эд баялаг мал хөрөнгө ярьсан бол Мосе тэрийн шүүхийн өмнө засаад эхлээд багчууд байх ёстой гэдгийг зааж өгөнгөт эдгээр Мосегийн сүүлчийн номлолоос суралцаад юу гэж нэвэл одоо тэдний үг хэлэн засраад бидний багчууд эхнэрүүд гэж хэлж. Дараа нь бог мал эд баялаг гэж хэлж. Энэ нь тэднийг ирээдүйд хүчрэх байгаасаа гэж хүсэж байгаа Мосегийн сүүлчийн хүсэл. Мөн Мосе тахилч Элизар болон Йошуа нууны хүү Йошуад ингэж зааж тушааж өгч байгаа. Гэр бүлийн төргүүнүүдэд тушааж. Хэрв Гадийн хүүгүүд, Рубений хүүгүүд хүн бүрэн тулаан зэвсэглийн эсний оршихуй та нартай хамт Йордны гатлаад уг нутаг нь та нарт дийлэгдэх аваас та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөхдөө. Харин тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канаан нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно шүү гэж Элизар Йошуа хоёр зөвж. За та сайн байна. Тэд нар гатлал энэ гуйсан Язер Гилеадын нутгийг өг. Энийг Мосе яагаад Йошуа Элизар хоёр захиад байгаа? Өөрөө байхгүй болох гэж байгаа юм чинь. Тэгээд сүүлийн удаа захихдаа Мосе юу гэж захисан гэвэл гэхдээ намайг сонсоорой. Гэхдээ Рубен Гад овгийнхан Йордны гаталж амлсандаа хүрэхгүй бол тэдэнд пүүч битүүгээрэй гэсэн үү? Канаанд тэднэрт өг болох ёстой газрыг өгөөрэй. Энэ бол Бурхны хүн Мосе буюу Бурхны цааш чанар. Гарвал хүссэн Гилеадын өг. Хэрвээ гарахгүй бол амлсандаа хүрэхгүй бол дахиад алдах юм бол дахиад угаагүй зан гаргах юм бол дахиад унах юм бол бити хос үлдээ. Авах ёстой үг заавал. Энэ бол залуу үеэ нэгүүлсэн хайрлж буй удирдагч өвгөн Мосегийн уужим сэтгэл. Ойлгож байна. Тэд нар амлалтандаа хүрэхгүй мэдхгүй Мосегийн нас хүрэхгүй. Гэхдээ Мосе юу гэж гуйж байна? Яг зарим нэг миний дотны хайртай ах нар шиг, менторууд шиг, Йонатах Паках шиг. Ямка алдахгүй учраас пастор томилж байгаа юм биш. Олон Америк солонгос пасторууд томилсон. Гэхдээ тэд нар юу хүссэн гэвэл алдсан ч Ямкагийн үгийг үлдээгээрэй. Алдсан ч дахиад босох боломж өгөөрэй. Яг үн шиг Мосе тэд нар надад одоо миний өмнө амлаж байна. Гоё байна. Би зөвшөөрчтэй. Гэхдээ Йошуа, Элизар надаас хойш энэ хүүгүүд маань алдах юм бол буруу хийсэн ч миний өгнө гэсэн үгийг өгчөөр гэж гуйж. Энэ хайр, энэ хүүгүүдэд бодох сэтгэл Бурхан Мосе хоёрын дотор яагаад ирсэн гэж хандлага. Би өөрөө тийм сайхан ааштай пастор гэж хэлэхгүй. Бас танаас өмнө энэ чуулганыг, бидний чуулганыг сайхан эрүүлж болгож гэж хэлэхгүй. Тийм болохоор миний нүдэнд үзэгдэж эзнээс сонсогдсон арай бүр дуу бүрийг би та нарт амжуулдаг. Зарим нь загиндаг, хашгирчдаг, зэмлдэг. Харин та нарын хандлага ямар байх ёстой өнөөдөр юу сануулж байна.
Оо тийм үү, тэгвэл болчих. Оо тийм үү, хишгэл болчих. Тэгвэл ингэчи гэдэг тэрслүү зан гаргуул та цөлдөө үлдэх болно. Та тэр 10 туршуул шиг зан гаргах юм бол өмнөх үе шиг зан гаргуул та тийм л байх болно. Харин та Рюбен шиг Гад шиг зан гаргах юм бол та нэгүсэл багтах болно. Та буруу хийсэн ч өрөөгдөх болно. Та унсан ч өрөөгдөх болно. Та ойлгох үедээ ч өрөөгдөж явах болно. Инех үедээ ч өрөөгдөж явах болно. Та онох үедээ өрөөгдөж явах болно. Бүдрэх үедээ ч өрөөгдөж явах болно. Та орсон ч өрөөгдөн, гарсан ч өрөөгдөн. Энэ бол хандлага. Ердөө хандлага. Энийг өнөөдөр та бид нар сайн мэдэх хэрэгтэй. Чуулганы үйлчлэлүүд, энэ зуны үйлчлэлүүд зарим нэг нь одоо бодоход сэтгэлээр унмаар хямармаар эх 7 хоног маргаашнаас эхлээд байх тэр комиссын бүртгэл үлдсэн хүмүүсийн гарын үсэг тэр олон хийх ёстой ажлууд санхүү мөнгө дарамт стресс ядаргаа нурууга татдал хөдөлж чадахгүй хэмжээнд стресстж байгаа энэ нөхцөл бидний хандлагыг эзэн харж байгаа гэдгийг сайн бодож тунгааж сүнслэг талаасаа чуулганы Бурхны томилсон сүнслэг эцэг нь пастор тэрүүн пастор би. Миний ажиллахыг зөвшөөрж хамт үйлчлэхийг зөвшөөрж байгаа пасторудаас эхлээд та нар дунд байгаа ахлагч нар, ах дүүнер, хайртай дүүнераас маань эхлээд та нар бид нар хандлагаа засах хэрэгтэй. Нэгэн 7 хоногийн дотор салбар сумын пастор, энд сууж байгаа пасторууд бүгд намайг эсэргүүцэж болно гэж байна. Өөрсдөө улаан цай буруу юм хийчээд тэрнийхээ төлөө гүжүүлэн зөрөөдөлж болно гэж байна. Яагаад энэ номлолтод яг давхар энэ бүх завгүй үйл явдлууд, энэ тэрслүү байдлууд зэрэг гарч ирсэн гэвэл энэ үгийг сонс мэдж аав гэж бурхан ойлгуулахын тулд та бидэнд яг 32 дугаар бүлгийг яг өнөөдөр тааруулсан байна. Хандлагч бол бурхан үнийг харж Яшуаны төгсгөл хэсгээр энэ Рюбенчүүд Гад угийнхны ургийнхныг ингээд түүхийг уншихад би дотор огшоод байдаг байхгүй нулимс сэлгэнээд байт. Яагаад гэвэл энэ түүхээс болж тэр дайны түүхээс биш энэ түүхээс болж эдгээр хэдэн жилийн турш тэр олон дайныг дуусгахдаа үнэхээр нэг хөвгүүн ч Йорданыг гатлаагүй. Юу вэ гэвэл буцаагүй гэсэн. Бид нар амлалтандаа өгсөн учраас яг Мосегийн хийснээр тэд бурууг тооцогдсон бөгөөд Ясер Гилеадын баян тансаг нутгийг өв болгон хүлээж авсан. Бид нар сайн бодох хэрэгтэй. Амен. Залбирх уу? Хамтдаа эсрэм нууч. Хүмүүсийг түүний захаасуудыг бодъё. Ард түмэн хүчирхэг байхын тулд эд баялаг, бизнес, албан тушаал, карьер биш. Ард түмэн энэ чуулган хүчирхэг байхын тулд гэр бүл, үр хүүхдүүд, эхнэрүүдээ нэгтдэг. Бүх ирчүүд, бүх эмэгтэйчүүд, эхнэрүүд, нөхрүүд, хүүхдүүдээ нэгт тавь. Бурхныг даг. Тэгвэл хүчирхэг болно гэдгийг би биш. Мосе хамгийн дорой алдаа гаргасан Рюбен Гадовын зааж өгч. Ижил алдаа хийсэн чинь. Хинч алддаггүй хүнийг бурхан хайгаагүй гэдгийг ойлго. Гимшдэг, гэмээ улайдаг, эзэн рүү улам ойртож зуурдаг хүнийг эзэн ашиглахыг хүсэж байна. Тийм чуулган байцгаая. Тийм хүмүүс байцгаая. Магадгүй дэлхий биднийг гэмтээ тэнэг мангар гэж болгоч эзний нүдэнд нандин гэвэл юу ч хамаагүй гэмээ улаан гимшиж, хичээж, үгийг дагдаг тийм даруу бас дахин даруу чуулган байхыг эзний нэрээр өргөж байна. Хамтдаа залбираа.